хожиж байсан. За гэхдээ тийм түүнээс хойш за гайхалтай шийдэл Нямбарын гайхалтай шийдэлт багийн гол оноо авах ажлыг бол Joiner гэдэг учраас за Joiner-ийн холын зай шийдэлтэй амжилттай болжээ. Тафи за бас бөмбөг залаад байгаа тоглогчоо 3-аас шийдсэн. За өнөөдөр за маш гоё довтлохойг магтаав хийлээ. За цаашаа дамжуулах гэж нэг хожиж нэг хожигдоод байгаа 2 дугаар төргийн 3 тоглолттой хийж байгаа. Тэдний хувьд бол оноо олох хэрэгтэй. Давааж үеийн гоё холын зай шийдэлтэй амжилт дуутсан Монторхог хамгаалтыг хийх болно одоо. Крис Лавсон PG-гээр ямар гайхал дамжуулж тоглох хэрэгтэй байгаа юм да бас. Цэрэнбаатар гоё оролтыг хийж байна да үнэхээр. Жуусан тэд. Joiner-ийн довтлогон дээр заастаа халц. Самбраас мөгийг даваас руу авсан Бацолбогийн холын зай шийдэл за 2 голоор амжилттай болж байна. 5 өөрөө холын зай шийдлийг гүйцэтгсэн Joiner-ийн шийдэл оновчгүй. Тамжид самбраас аваад унаа шийдсэн тамжид довтлогоо оновчтой болсноор тоглолтын эхний агас 40 маш сонирхолтой явагдаж тэнцээгээр өндөрлсөн. За ингээд байсан бол харин Баянгол 350 багийн хувьд холбон тоглогч ганц гим Бацолбо 3-аас шийдсэн Бацолбогийн холын зай шийдэлтэй амжилттай нэмсэн амжилтгүй. Дахиад Joiner аваад довтолсон амжилттай боллоо. За Joiner-ийн самбарцсан Транс Joiner довтлох амжилтгүй болсон. за аста гой хамгаалтыг хийлээ дээ тамжид. Бэлгтийн хаал амжилттай боллоо Крис Лавсон дээр. Гаргасан хоолын зай шийдэлтийг цэлмэг гүйцэтгсэн цэлмгийн хотын зай шийдэл оновчтой. Магтафи шийдэлт амжилтгүй бол Нямбарын шийдэлт амжилтгүй боллоо одоо сая. За онооны хацаг тэнцүүлэх боломж Нямбарт гарсан. За ингэснээр за ингээд талбайн ахлах шүүгчээр лавга талбайн шүүгчээр нэг зэрэг түүнийг орлон талбай дээр гараанд гарсан. Одоо хоёрын хайрны оног авлаа энэ тоглолтын. Цэвэлд оржийн хоолын зай нь дахиад шийдс. За энэ удаад харин шийдэлтэй оновчтой бол ийм зэрэг урдан довтлогоо шилжээд за бас гоё довтлогооныг хийлээ дээ. Маркус Хэмонц өөрөө довтлсон гоё довтлогоо байлаа да. За Хэмонцыг хийх үү? Одоорын самбарцсан шийдэлтэй амжилттай боллоо. Цоолмонхөө эргэж хараа довтлсон. За довтлооны цаг дуустай урал 5 Андре Вильямс. За ингээд Андре Вильямс тоглолтын эхний агсыг маш гоё стенданкаар 10 гаруй орны зүртээсэн тоглолтыг Андре Вильямс самраас биг аваад довтлоо амжилттай болжээ. за гой дамжуултыг диагоналтад өгсөн дөө. Хэмонцын гой дамжуултаар болортлог багтаа 2 оног авчир. Цоолмонхүүгийн шийдэлт мөн оновчтой болсон. Ингээд Цоолмонхүү 2 дараас нь довтлоо оновчтой. Мөнх төвшин нэг тохиод гоё оролтыг хийлээ дээ. За өнөөдрийн мөнх төвшингийн 6 дахь оноо байлаа. Зомбгийн золцоо бүгийг хатгаад асалсан. Улмаар хурдан довтлогоонд ороод нэгээр айсан Хэмонц. За өнөөдөр гоё мэдэрч аялаа да золцоо. Мөнх төвшин цэвэлд орж төгссөн. Цэвэлд орчи олын зай шийдэл дамжилттай болжээ тоглолтын. Гоё дамжуултыг Кори бүүнд өгсөн Хэмонцын харин хаал Андре Вильямс сөрөглөөс довтлоо 2 оноо. Дорж арилтын дундын зай шийдэлтэй амжилтгүй болжээ гэсэн ч Вильямс өнөөдөр гоё тоглолтыг Вильямс болон маш шахаж хамгаалаад байсан учраас Цолмонхүү бөмбөгийг тоглолтод оруулж байна. Одоо 2 оноо. Довтлогоо 2 секунд болортлого өөрөө дундын зай шийдэлтийг гүйцэтгсэн шийдэлт оновчтой болсон. 11 он зүрүү байгуулж байна. За ингээд тэд дараагийн тоглолтоо ирэх 5 гарагт дорнод танан гард багийн эсрэг хийх болно.